Сайн байцгаана уу? За энэ удаагийн зөвлөгөөгөөрөө ээлж тэжээлийг хэрхэн сайжруулах промптыг Grok дээр хийж болох вэ гэдэг жишээ үзье. За миний промптын жишээ бол энэ байна. Өдрийн мэнд дараагийн ээлжид хичээл болон үнэлгээний тестийг сурагч төвтэй суралцахыг болон идэвхтэй сургалтын арга талаас шинжилж сайжруулах санал боловсруулж өгнө. Баярлалаа. За ингээд шууд юугаар оруулчих. Одоо ээлж тэжээл нэгж байж болно, хэд хийж болно. За тэгээд ээлж тэжээл юм дотор нь одоо дэлгэрэнгүй бичлэлт нь ийм хэлбэртэй байна тийм. За энэ хоёр дахь нь ингээд төгсгөлд нь бол тухайн ээлж тэжээлүүд буюу одоо нэгжийн хүрээнд авах шалгалтын тестийг бас оруулж өгсөн байна. За тэгэхээр энэ attach дээр дараад Word файл дээр хийсэн ээлж тэжээлийнхаа төлөвлөлт болон тестийг оруулсан. За промптоо иймэрхүү байдлаар бичнэ. За гэхдээ промптоо бол яг ингэж бичих гэж байгаа юм биш. Одоо өөрийнхөө хичээлийн аль тал нь дутагдaltaй байна. За түүнийг эрхэн засаж сайжруулах талаас нь янз бүрээр бичиж болно. За ингээд энэ сум хэсэг дээр даръя. За нэг зүйлийг мартсан байна. Энэ think гэдэг энэ гэрэл асан хэсэг дээр бол дарж өгөх хэрэгтэй. Ингэснээр бол илүү удаан яг хүн шиг ингэж бодно гэсэн ийм сонголт. За ингээд хариу ирүүлж байна. Таны хариулсан хичээлийн төлөвлөгөө болон үнэлгээний тестийг сурагч төвтэй суралцахыг болон идэвхтэй сургалтын арга барилыг шинжилж сайжруулах саналуудыг дараах байдлаар боловсрууллаа. За давуу тал нь сурагч төвтэй үйл ажиллагаа, төрөл бүрийн даалгавар, хамтын ажиллагаа, бодит амьдралтай холбосон тоглоомын элемент гэсэн ийм давуу тал байна. За сул тал нь юу вэ гэхээр сурагчийн бие даасан байдал хангалтгүй даалгаврын бүтээлч байдал хязгаарлагдмал сурагчийн сонирхол хэрэгцээнд нийцүүлэх тал нь дутагдaltaй үнэлгээний олон талт байдал нь хангалтгүй байна. За багшийн голлох үүрэг бас яваад байна гэсэн юм санаа. За сайжруулах санал дээр нь бол асуудал зүйрлсэн сургалтыг санал болгож байна. Судалгааны даалгаврыг санал болгож байна. За сонголттой даалгаврыг одоо хичээл 12 дээр байгаа миний дуртай Баатар эссе бичгийн орон сурагчдын эссе видео зураг тууц эсвэл богино жүжиг гэх мэт өөрсдийн сонирхолд нийцсэн хэлбэрээр илэрхийлэх өөрөөр олон сонголттой даалгавар байх ёстой гэсэн юм. Байвал дээрээ гэсэн юм санал хэлж байна. За хоёрдугаарт нь бүтээлч бодит амьдралтай холбох, орон нутгийн асуудалтай холбох, орчин үеийн контент, дүрийн тоглоом, за сурагчдын бие даасан байдлыг дэмжих, энэ дотроо өөрийгөө үнэлэх нээлттэй асуулт, багшийн дэмжлэгийг багасгах хэрэгтэй. Үнэлгээний олон талт байдлыг нэмэгдүүлэх, ярианы үнэлгээ, тестэд ярианы даалгавар нэмэх. За ингээд зөндөө зүйлийг бол бичсэн байна. За тэгэхээр энэ дээр бол нөгөө олон ээлж тэжээлүүд байгаа учраас яг одоо тусд нь сайжруулах саналуудыг бол дэлгэрэнгүй өгсөнгүй ерөнхий юм дүгнэлт маягаар өгч байна. Тэгэхээр бид нэр энэ дээр бол нэг жижиглийнхаа одоо дүгнэлтийг сайжруулах саналыг бас авч болж байна. За тэгэнгүүт дараагийн одоо яг дан за шагаа наадгаа гэдэг ээлж тэжээлээ ингээд ганц ээлж тэжээл байна. За энийг мөн промптцаад за ингээд оруулчихъя. За thinking гэдэг маань одоо бодож байна гэсэн үг тийм. За химэл оюун маань одоо сүүлийн үед яг ингээд маш хурдан хариулт өгдөг байжсэн. Нилээ ингээд хэрэгцүүлж боддог логик холбоосыг хайдаг те яг хүн шиг ингээд тодорхой хугацаа зарцуулдаг болсон байна. Түүнээс жилийн өмнө чат GPT энэ төлөөлсөн шууд ингээд хариултууд ирдэг. Тэр шууд хариултууд нь бол их хвчлээ одоо бэлтгэсэн гэх юм уу те. Ийм
автомат хариулагч маягаар ирдэг байсан болов за сүүлийн үед бол бүх төрлийн чатботууд дээр хүн шиг эргэцүүлэн бодох харьцуулах юм үйлдэлүүд нэмэгдсэн байна. Тэгэхээр тодорхой хэмжээний уран хугацаа бас зарцуулагддаг. За ингээд хариулт маань ирж байна. За давуу тал нь юм байна. За сул талууд нь багш голлох үүрэг гүйцэтгэгчийн сурагчдын сонголт байгаа. Гүнзгийрүүлсэн хэлэлцүүлэг дутмаг гэдэг нь болохоор одоо онлын ойлголт дутуу гэж ойлгож байна тийм. Нэлгээний арганы зарлагдмал. За иймэрхүү байдлаар бол бид нар ээлжид хичээлийнхаа сайжруулалтыг крок дээр ингээс санаа аваад сайжруулад ингээд хийх боломжтой байж байна. Энэ бол зөвхөн одоо бэлэн бидний өмнө хийчихсэн хичээлээ сайжруулах тийм саналуудыг бол авч болж байна. За дараагийн зөвлөгөөгөр бол яг шинээр ээлжид хичээлийг төлөвлөх талаар ээлжид хичээлийн төлөвлөлт хөтөлбөрийг хэрхэн крокоор хийх талаар үзье.